Хөөх гадаа нэр ямар гоё байна. Ийм сайхан өдөр би танарт доглон туулаа үлгэр ярьж өгье за. Тэгээ манай нутагт бол доглон туулаа гэж байдаг. Тэрийг нь хүмүүс яагаад доглон туулаа гэж нэрлэдэг болсныг нь бас жаахан тайлбарж өгсөн дээр баг тий. Тэр бол их залтай. Айлын нохонууд араас нь хөөх юм бол доглон болж жүжиглдэг. Бас заримдаа нэг удаа бүр арцгар амар чон араас нь хөөжтэй өгсөн чинь доглон туулаа болж жүжиглсэн гэсэн. Тэгээ тэр амьтсууд нь өрөвддөг ч юм уу хаяад явчихоор нь босоод гүүг явждаг гэдэг аахгүй. Тэгэхээр тэр бол нийлэн залтай амьтаа. Нөгөө толгой чи энэ шүү дээ. Өөрийг дандаа хамгийн сайхан сэтгэлтэй амьтан гэж ярьдیں۔ Гэтэ хамгийн сайхан сэтгэлтэйхээс илүүгээр заримдаа нэг юм би дандаа гомдож явдаг гэж бас ярьдаг. Тэр нь юу гэхээр би түрүүн ярьсан шүү дээ. Айлын нохоонуудаас бас аимшигтай арцгаж чоннуудаас бас тэгээ бас амьтан юм болохоор анчингаас айдаг гэсэн. Харин ихтэй тэр болгоны бүгдийг нь би хизээ нэгэн цагт айлгадаг амар том амьтан болно гэж бас ярьдیں۔ За энэ жаал бол манай урд айлын лам хүү. Туулаа энэ хоёр байнга найзалж заримдаа бүр өдөжгөө тоглож байгаа харагддаг. Лам найз нь туулаад ирээд хэллээ. Чамаг энд үсчид хонгочоод байгаа ч хүрээд ирлээ. За тэгээд өнөөдөр нь ингээд ямар ажилтаа явам дэ туулаа минь гэсэн чинь туулаа. Энэ гэлгээ гэдэг чинь чамааг л хайж ирж ийн гэсэн үг үстэй. Өнөөдөр тоглоно гэж ярьсан үгүй юм уу? Гэсэн чинь лам. Юу гэжтэй нөгөө өнөөдөр жаахан завгүй л байна л да. Гэхдээ яхаа чи нэгдээ хүрээд ирсэн юм чи хоёулаа хамтдаа хэсэг тоглоё л доо. Гэсэн чинь туулаа. Тэгвэл нөгөө нэг хідүү надад ярьж өгчээсэн гоё юм а чи нэг үргэлжлүүлээ яриад өгч гэсэн чинь ламд. За юу гэлээ. Нөгөө нисдэг морины тухай юу? Тийм. Тэр чинь тэгээд нисэл явчихсан л доо. Тэгээд сүүлдээ ингээд нисж жагаад ядраад бууж ирсэн байхгүй юу? За би тэгсэн чинь юу гэж ярьж байлаа да. Тийм. Тэгсэн чинь нөгөө нэг чончин нь шүү дээ. Нөгөө нэг чиний айгаад идэг чончин. Тэгсэн чинь тэр нөгөө чончин нисдэг морийг буугаад ирэхээр за одоо л би чам яа барьж авд иргэ. Тэгээд морины нөгөө буусан газар руу симээрхэн өлхөөл байж хиндэ. Мэдээж нөгөө нисдэг мор чинь бас тэнэг биш үсттэй. Хэсэг үс идчихсэн айл. Тэгэл ирэм дорнаараар. Тэгэл бүр хамраа тачаануулаа. Тэгсэн чинь туулаа. Хүй, байц хамраа тачаануулна гэр яадгийн. Тэр чи одоо ханиад үрцсэн юм уу? Чи? Харин ламжаал гүүдээ. Морь ууласаар нөгөө уурлаж дургуцахаараа хамар тачаануулаад идэг үстэй. Чи ингэ ярьж исэн юм бүр мартуулчихсан. За тэгээ юу гэж яриад байлээ гэсэн чи туулаа. Чон ягаад дөхөөд исэн мэдтэй гэсэн. Тийм. Чон дөхөөд тэгээ яах вэ? Яг байна тавдын даван дээр нөгөө нисдэг морчин нисээд явчихсан. Тэгээд гэж туулаа асуусан чинь ламжаал тэгээ яах вэ? Морин нисээд явчих үсттэй. Би нисээд явчихсан юм чинь ямар чонд ямар даалууч байх вэ? Тэгээ барьж авч чадахгүй тэгээд чамдлаар нь таалагдж байгаа үсттэй. Тэмүүл чон тэр морийг бариад авцсан бол яах юм? Чин туулаа. За ингэж болоо гэж юу? Би уг нь бодсон байхгүй юу? Тэр чон нэг бүр ингэж нисдэг морины эзэн гарч ирээд цадаа гэж учиргүй уурлан дэвцэгт нь ламжаал нь бүр шоолоод за туулаад хайжирдаа нисдэг бор морийг тэр чон уулаасаа барьж чадаагүй. Тэгээ тийм үсээ чиний дургуй чон чинь айгүй бол тэгэд үлсэж өгөх байх оо гэжээ. Туулаа эсэг бодож ирсэн ээ. За одоо хоёул гоё хөөцтэй тоглоё. Дараа нь уралдыг тэгүү гэлээ. Ламжаалч түүнийг зөвшөөрч тэгье гэж өгсөн юм болоо. Move. Yo. Хоёрын 3 тэр хоёр хамаг үчирэгүүд хар урдаараа орлоо. Чи тэр халаасанд юу нуугаад байгаа юм бэ? Энтис юм байх.
Иймэрхүү юм одоо чи хайцаач дээ. Тэгвэл чи одоо би чинь бүр хөнгөрөөд намайг бүр бараг ер нь гүйцэн тодорхой байж таа найзаа тийм ээ гэж нэ. Уг нь ламжаал халаасандаа зөндөө гоё чихэр дүнтийтэл хийцэн байсан байхгүй юу? Тэнгүүтээ туулааны саяны хэлсэн үгийг сонсонгуудаа үнэмшээд хамаг чихрээ замдаа гаргаж аячаад хар хурдаараа цаашаа гүйж одож гинэ. Яг үүнийг нь хүлээжсэн туулаа яасан гэж гинтхэн огл үсрээд алга болж гинэ шүү. Тэгтээ яасан гэж нөгөө найзынхаа бүр замдаа хайсан чихэрнүүдийн бүгдийг нь аваад тэгээд үгээд явчихсан. Тэгтээ найзыгаа хуурч чихрийг авч чадсан залтай туулаа хинтээ таарлахыгаа одоохондоо сайн төсөөлж чадаагүй байгаа. Гин дараа шүтээ харцаалгасан аимшигтай том бар гарч ирээд сайн уу туулаад өмнө ахаасаа их зогдох юм аа да. Алив наашаа дөхтөх. Арай ахаасаа айгаад байгаа юм биш үстэй. Ардаа байгаа юм харуул да. Алив тэрийг харуулаад гэж гин шүү. Үхтлээ айсан ч гэсэн нөгөө туулаач нь залтай юм болохоор чихрээ бушууган гаргаж ирээд баруга би танд энэ чихрийг авчирсан гэлээ. Юу юм тэрийг чинь нааш тавид ир. Гэх туулаа бушууган чихрээ өглөө. Бар түүнийг амсаж үзсэнгүүтээ. Хөөх энэ чи ямар гоё юм бэ? Туулаа чи ямар гоё юм аваад ирвэ гэдэл. Уулзуулж ухаамаадаггүй идэж гарч ирнэ. Идэж дууснаа. Туулаа чам дахиад байна уу гэлээ. Тэгсэн чинь туулаа чи өөрөө намайг айлгаад байгаа үсттэй. Тийм болохоор би чамд өгөхгүй за байсан ч өгөхгүй гэж юм. Бар тэгсэн чинь за юу гэжтэй туулаа. Юу глүү чамааг юу гэж тэгээд би бариад иччих юм бэ. За чи чигнээ өгчөөч дээ. За өгчлөө. Дахиад байгаа мó гэсэн чинь. Туулаа. За яг надад одоо нэг ширхэг байгаа гэд нэг ширхэг бушууган гаргаад өгчих юм шүү. Тэгсэн чинь нөгөө бар нөгөөгээ идэж дууснаа. Нэг л цадахгүй байна. Ямар гоё юм бэ? Гэхдээ чамд байгаа мó даа гэхэд туулаа. Байвал өгчөөч дээ гэсэн чинь туулаа. За одоо ёстой надад байхгүй шүү. За байхгүй ч гэжтэй надад уг нь байгаа л да гэж гин шүү. Гэхдээ тэр хаана байгаа юм бэ туулаа? Гараад ирэхтэй гэсэн чинь туулаа. Гүйгүй энд байхгүй бараа. Уг нь би чамд өгүүл өгчөн л дөө. Тэгтээ чи тэр тэнд хол харагдаж байгаа тэр нэг худгийг харж байна уу? Харж байна. Яасан? гэсэн чинь туулаа. Гэхдээ тэнд чинь нэг аймаар муухай амтан байгаа байхгүй юу? Тэгтээ бүр тэр чинь бүр намааг байтгаа бүр парнаас хайдаггүй хүчилээ шүү. Тэр нэг ажин юм чинь хамаг чихрийг нь булааж аваад тэр ходог руугаа гүгээд орцоо гэж гин шүү. Ар өчрөөгөө бүрсхийн уурлаж юу? Надаас айдгүй тийм амтан байдгийм үү? Тэр чинь тэгээ тийм том амт юм уу туулаа? гэж асуулаа. Харин тэгсэн чинь туулаа. Чи дөнгөж хилэнгүүт л айгаад хэлж байгаа юм уу? Тэр аймаар чамд баг дийлдэхгүй байх гэж би бодож байна. Уг нь зөндөө их чихэр тэрэнд байгаа л да. Тэгтээ тэр одоо худаг руу авч ороод бараг л миний чихэрнүүдийг идээд дуусж байгаа байх тийм ээ бараа. За яах юм бэ? Бараа чи ер нь дийлэхгүй дээ гэж гин шүү. Нөгөө баар тэгсэн чи ицсэн дээ ч юм уу? Уурсан даа ч юм уу? Аль эсвэл бүр нөгөө олон гой чихрийг бүгдийг авч идмээр санагдсан дааш тэр юм уу? Юу тулаа? Тэрэн дээр ч очиг. Тэр мөг одоо юу хийдий юм? Гаргаж ирж хагаад тэр чихрийг чинь бүгдийг авнаа. Алуу явъя гэлээ. Туулаг нуруунд дээрээ суулгаад хар хурдаараа гүйж хамаг амсгаагаа барсан амтан тэгээд нөгөө ходог дээр чинь очлоо. Ходог дээр очингуудаа ухс хийгээд өнгөгээд харсан чинь аймаар муухай арцгар хар шар үстэй архирсан амтан урдаас нь харж ийн шүү. Чист харин эвгүй гараагүй юу гэж бодонгуудаа туулаад хөш туулаа. Тэнд их аймаар амтан байна. За чиний хэлсэн үнэн бол л тоо. Тэрнтэй би нёгийг үзээд ямар ч байсан хутгнаас гаргаж ирнэ. Харин тэгтээ чи туулаа. Тэрнээс авсан бүх чихрийг надад өгнө үсттэй гэхэд туулаа. Ааха өгөлгүй яадгийн. Өгнө. Би уулаасаа чамд өгөх гэж байгаа үсттэй гэж юм шүү. Тэгсэн чинь нөгөө бар чинь шууд хот руу үсрээд орчлоо гин шүү.
Нөгөө нэг амир амтныг гаргаж ирж байгаа л чихрээл авах гэж байгаа хэрэг шүү дээ. Тэгсэн чи ард нь үлдсэн туул энэ тэнэг байх гэж. Энд чинь бүр надаас хамаагүй том мөртлөө бүр надаас хамаагүй тэнэг юм байна. Түүнээс хойш намайг айлгаад бүр тэгээд симаа хохин. Энэ худаг ямар гүнзгий гэдгийг мэддгүй юм ааши. Бар сая л юу болж байгааг ойлгож авраараа гэж аргир цогчлоо. Хичнээн ч гүнзгийм бүү мэд нөгөө нэг худгийн хүүтэй харуулснаас чинь гарах гэж цовхчоод ди хүчээд хичнээн хичээсэн ч гэсэн худгаас гарч чадсангүй. Туулаач тусалсангүй. Тэгээд яалтчгүй нөгөө бар тэр айхтар гүнзгий хүүтэн харуулсанд живчглээ. Үүний дараа туулаа ямар нэг юм бодож олсон бол тоо. Тэр туулаад яхаараа анчт руу гүйж очдөг байна. Тэг чи анчтаас айдаг гээ үстэй. Тэгсэн чи бүр анчт руу гүйгээд очлоо шүү. Учир нөгөө туулаа чин худалд онсон барыг анчтад заагаад өгчих юм бол анчид намайг шагнажил таарна. Бас анч дахиад хизээч намайг айлахгүй. Би анчтаас айх хэрэггүй болно гэж бодож гинэ. Даанч тэр ёсоор нь боллоо. Анчид туулааны хийснээр тэр дорог гүйж ирээд нөгөө барыг чинь агнчжээ. Тэгээ бүр ийм ховор, ийм том ангасантаа бид нэр баярлаад бүжиглэж гарч ирсэн шүү. Бас туулаанд талархаач мартсангүй. Анч дийнийг нь туулаг дуудаж уулзаад нэг уудтай юм өглөө. Тэгснэ. За туулаа. Бид нар чамд барыг зааж өгсөн гэж талархаж энийг өгч байгаа юм. Чи гэхдээ энийг болгоомжтой хэрэглээрэй. Чамд бол хэрэг болох нь болно. Чи гэхдээ харин хамаагүй хэрэглэж болохгүй шүү гэж хэлээд яваад өглөө. Туулаа дотроо их л онгирч ингэж бодож гин шүү. За лам жаалыг би аргалж байгаа чихрийг авчихсан. Барыг бол тэр чихрээр нь хуурчихлаа. Харин барыг би анчтад зааж өгөөд өөртөө айгүй хэрэгтэй юм болоод авчлаа шүү. За эннийхээ хэргийг гарганаа. Худган дээр байж ивэл хин нэгэн худаг дээр ирж л таарна. Ямар ч гэсэн тэрийг хүлээе. Гэт чихээс хотоолгын иргэн тойрныг харж энэ худаг дээр хин ирэх нь гэдгийг анхааралтай гих чинь хүлээж байлаа. Тэгтэр ч хоньо туусан нэг хүү хүрээд ирлээ. Тэр хүү бол энэ хавийн айлд зарцлагдаж хонь малыг нь малж өгдөг ядуу нэгэн байлаа. Малчин хүүд хоньо услахад нь туулаа зөндөө тусалж гинэ. Их халуун өдөр байсан л да. Тийм учраас их олон хоньыг услахад малчин хүүд тусламж хэрэгтэй байсан учраас өөрт нь тусалсан туулаад малчин хүү зөндөө их баярлж гинэ. Харин туулаа малчин хүүг чи хэдий болсон гэж айлд зарцлагдах гэсэн юм бэ? Би чамайг станер ганган хувцастаа. Ганган жаал болгож чадсан шүү дээ. Бас тэгээд өөрийн гэсэн чи бүр мал эд хөрөнгөтэй, өөрийн гэсэн орон гэртэй. Тэгээ бүр өөрийн гэсэн аж ахуйтай болно шүү дээ. Чам зөндөө олон боломж байна. Ганцхан чи надад итгэх хэрэгтэй. Чамайг би бүр арабын баян тансаг жаас шиг болгож болно. Эсвэл бүр хоньны аж ахуй эрхэлдэг дуртай хоньо хэрэгтэй үедээ зарж борлуулад дураараа сайхан амьдэрдэг би чамайг би тийм болгож чадна шүү дээ. Гэтэл төрөл бүрийн гой гой зүйлийг нөгөө ядуу үүд ярьж гин шүү. Чи надад ерөөсөө эргэлзэх хэрэггүй. Манай лам найз байд юм аа. Тэр надад хэлсэн байхгүй юу? Туулаа. Чи дандаа хүн тусалж байгаараа гэсэн. Би тэгээ дандаа хүн тусалж явдаг. Би чамд энэ удаач гэсэн гарцаагүй туслах болно. гэж гин шүү. Хөө нөгөө туулааны яриг сонсоход бүр заримдаа гайхаад, заримдаа бүр үл итгэсэн байдалтай сонсоод, заримдаа бүр баярлаж хөөрөөд янз бүр болж гинэ. Тэгснэ хөөж туулаа. Тэг яг үн юм уу та? Чи намайг үнэхээр тийм гоё болгох юм уу гэсэн чи туулаа. Зүгээрээ. Чи надад итэг за гэсэн чи. Одоо тэгээ бүгд яах ёстой юм бэ гэсэн чи. Чи зүгээр надад итгээд миний юу гэж хэлснийг чи дагаад бай. Хоёрын нөгөө нэг танаа хоньны эзэн өвгийнгээ хоёроо шүү дээ. Тэрэндээ ч очиж идэггүй. За чи тэгээд намайг харж цаашдахын би бүгдийг өөрөө бий. За юу гэсэн чинь ядуу малчин хөө нүдэн сэргэж баярлаад баахан дэвцэж өөрчилсөн нь хоньо хамтдаа туугаад нөгөө гэрлүүгөө очихаар болж гинэ. Хүү гэрийнхээ гадаа очингуудаа зөө бүр ам цангачглаа. Орж хүүтэнцээ яваа. Үгүй туулаа чи ер нь ингэхэд өвөө юм ойлтой яг юу гэж ярих гээд байна гэж асуул гэнэ юм шүү.
Гэсэн туулаа. Чи зүгээр намайг л дагуулаад яриад юу гэж ярих нь тэрийг дагуулад яриад. За. Мөрөөдөл чинь удахгүй биелнэ гэж би чамд хэлээд байгаа үсттэй гэж гинэ. Туулаад гэрт оронгуутаал хүндэт өвгөн ах минь ээ, асралт эмээ ээж минь ээ, та хоёрыгоо зорж иж амар мэндийг чинь асуух аятаа сайхан өдөр байна да. Өнөөдөр чинь сайн сууцгааж байна уу гэж хэлээд л ёсоргоо мэдчилж гин шүү. Энэ тэнд нүсрэн гарч илдвэр Алиаланд их хүрсэнд өвгөн эмгэн хоёр бүр баясаад энэ хөөрхөн амтныг бас тэгээд амар минь асууж байгаа нь ах цахаа үнтгсэн яасан сайн туулаа вэ гэцгээж гинэ. Туулаг ингэж магтахыг сонссон хүүч гисэн бас туулаг магтаж гарч гин шүү. Тэнгүүтээ тийм шүү эмээ өвөө тэр үнэн шүү. Энэ туулаа бүр үнэхээр турш сайн туулаа. Надад бүр өтөржингөө хонь услаж туссан гэж бас нэмж баахан магтлаа. Ингүүтэл туулаа бүр учиргүй баахан юм ярьж гарлаа. Имээ минь, өвөө минь, эрхэм жаал дүү минь. Аимшигтай юм болж байгаа шүү дээ. Би та нартай би туслахгүй яах юм? Яг тэгвэл миний сэтгэл өвдөд байна шүү дээ. Гэхдээ та нар бодлоо. Цаанч аимшигтай дээрэмчд ирж юу. Тэгээд тэд нар бүр замдаа таарсан амтэн бүхний дээрэмдээд айл бүхний мал өрөнгийг булааж байна. Арай гэж л амьд гарсан да би. Тэгтээ би та нарт туслахыг хүсэж байна. Гэтэл баахан уулан дуурж гарлаа. Нөгөө хоёрч бүр сандарч одоо яана тэгвэл тэр аймаар дээрэмчдээс чинь яаж нэг юм амьд мэд үлддэг юм блэ? Одоо тэгээ наашаа ирж яваа хэрэггүй гэж сандарцгаал. Та тэнгүүтэл эмээ минь өвөө минь ганц л арга байна да. Надад 70 уулын цаанахыг давхар харж чаддаг эрдэмтэй нэг сайн лам найз байсан. Тэр надад нэг жаахан тийм шидэт нунтаг өгсөн байгаа. Надад л гэж өгсөн л дөө. Энийг жаахан ичгээр л аюултай дээрэмчд тэд ерөөсө харагддаггүй гэсэн. Гэхдээ би ч гэсэн нэг жоохныг идээд л тэр дээрэмчдэд арай гэж нэг харагдахгүй тэгээ юм өнгөрсөн шүү. Тэгээгүй байсан болч би өнөөдөр амьд байгаа та нартайгаа ингээ уулзж явахгүй л дээ гэлээ. Тэгшээ та хоёртой нэг жаахан өгье. За харин танаа зарцгүй бид хоёр бол хонь малыг чинь гэрээс чинь хол нууж бай. За юу. Тэр муугаа дээрэмчдийг өнгөрөхөөр л аваад ирье. Та хоёр зүгээр л гэртээ байж. Гэтэ харин бид хоёрыг ингээд хонь малаа туугаад жаахан холдоод явахаар л та хоёр энээс нэг жоохон амсаараа заа юу. Тэгээ гайгүй бүх юм болоод нөгөө муугаа дээрэмч чинь өнгөрөөд явангууд нь дуулаа бид хоёр хонь малаа туугаад хүрээд ирье заа юу. Та хоёр тайван байж болно гэлээ. Ингээд туулаа нөгөө жаалтай хамт өнгөө өвгөн хоёрын хамаг мал хөрөнгийг нь тууж аваад яваад өглөө шүү. Тэнгүүт нь туулаа өгөнд итгэсэн эмгөө өвгөн хоёр ч яг нөгөө анчтын өгсөн яг нөгөө анчт туулаанд өгөөгүй юу. Тэр хорноос чинь ууччихин шүү. Мэдээж тэр аимшигтэй зүйлийг уусанд ороод өвгөн эмгэн хоёр унаад өглөө. Нөгөө хоёр чинь өвгөн эмгэн хоёрыг тоосон ч юм байхгүй хамаг мал өрөнгийн туугаад цаашаа явлаа. Байцаач яагаад ингэж их шаазганаар шагшраад ундаг вүлээ? Оо за. Манай хоёр ирж байгаа юм биш үү? Нөгөө өвгөн эмгэн хоёроос авсан хамаг хонь малаа туугаад энэ хавьд байдаг харин нэг нутгийн ноён их баян айл байдаг юм аа. Тэднийх рүү чиглээд яваад ах шиг байх юм. Тэр айл бас эцэгнтэй нэг хөөрхөн охинтой. Тэр охиныг нь тэр аяа хүмүүс бүгдээрээ ярьдаг. Тэр хүзгэлэнтэй. Тэр их ухаантай. Тэр бас хүн болгонд дандаа тусалж явдаг гэж ярьцгаадаг. Буудаа тэгээ хэлж юм гэж шүү. За, одоо л од шүрдэг цаг шүү. Чи эдний охинтой гэрэл хэрэгтэй гэсэн чинь нөгөө ядуу хүүпэр гайхаж орхиж. За бололтоо. За тэр чинь намайг юу гэж тоодг юм бэ гэсэн чинь туулаа. Чи миний хийснийг мартсан бололтой байна да. Чамайг зүгээр л миний хийснийг дагаад бай гэсэн штэ.
Чи одоо тэрийг мартчихсан юм уу? Гэт ядуу хүү бүр хинч таних аргагүй бүр ганган гоё хувцлаад тэгээ ноёны охинтой уулзаж гин шүү. Тэгээд хичээхэн ганган гоё хувцтаа бас тэгээ зөндөө олон гоё юм ярьсан нөгөө залууд чинь ноёны охин сэтгэл нь татагдаж гинэ. Тэнгүүтээ бүр тэрч байтугай өөрийнхөө охин дүүнэрийг танилцуулаад тэгээд бас аав ээжтэйгээ ч гэсэн уулзуулаад амжсан гин шүү. Ингэж бүр бэлтгэсний дараа нөгөө туулаач нь нөгөө баян айлынд очиод бүр бэр гуугаад хадаг өгөөд энэ миний өргөмөл ганц хүмүүнд байгаа юм. Бид хоёр бол мал хөрөн эд баялаг ихтэй. Харин ганц хүүтэй сайхан ихнэр авч өгмөр. Танай охиныг би хүүтэй гэргий болгож авч өгөх гэсэн юм та зөвшөөрөөч гэд хадгаа барьж гин шүү. Тулааны өгч байгаа бэлэг хадаг тэр их үнцэнтэй зүйл мал хөрөнгийг нь хараад ноён ихнэртэйгээ ямар баян юм бэ энэ хоёр гэж хоорондоо ярьж гин шүү. Тэгээд за манай охин танаа энэ залуу хоёр нэгэнтээ бие биендээ сайн хайр сэтгэлтэй юм чинь. Би таны хадгийг авч манай охиныг эхнэр нь болохыг зөвшөөрж байна гэж гинэ. За ингээд туулаа бүр жаргаж өгч гин шүү. Бир хоёроор халамжлуулаад айхайцгүй иж затглан дураараа амьдрах болж гин. Ёстол нөгөө түүний анх хэлжсэн үг бүхэн бүгдээрээ биелээд ядуугүй өөрөө бүр ал хөрөнгөтэй, гэр оронтой, гой хувцастай дуртай цагта өөрийнхөө хөрөнгө ал хөрөнгийг зарцуулаад яг л нөгөө зүүдэнд ийсэн юм шиг амьдарч байгаа шүү. Гэхдээ туулаа нэг юмыг л амжилтан захидаг. Юм л хүүхдүүдтэй за нохоо үтийдэж ил үзэгээрээ те. Аавч нь бол одоо туулаа шүү дээ. Та нар юу энийг мэдэж гин үгүй юу? Эсгээд ярьдаг байдаг. Гэхдээ тэгээ зөндөө их малтаа малчин айл чинь чомноос хонь сүргээ хамгаалахын тулд нохоо авах хэрэгтэй бол. Тэг яалтчгүй нохоо авсан юм байна. Тэгээд нохоогоо асар гэж нэрлэжээ. Ихсэн нэг орой хүүхдүүдээ туулаад уудаж уулзаад заав нэг хэд хоног гадууж яхаа ажилтаа явж байгаа дэрий. Би тэгээ хэдийж ирж магадгүй шүү. Ер нь их нэлийн хүүтэн байна. За яг тэгээ та нар сайн асрыгаа сайн уйж байгаараа надад чи араас үднэ арцаагаад бас заримдаа эвгүй шүү гэж гинэ. Туулаа яваад хэд онсон ч юм бүүмэд. Цагаагаар улам муудаад цасан шуурга улам ширүүсээд гадаа гэртхүү том хэцүү болж байлаа. Гэтэл нэг орой туулаа маань цасан шуурганд замаа арай хийж олж ядарч туйлдсан амтан гэртээ нэг юм дөхөж иртэл гүнөө асарч нь ерөөсөө хонь мал руугаа амтан дөхөлдгөө нөгөө цангаараа ерөөсөө дөхөхгүй нэ шүү. Арай хийж нэг юм гэрлүүгээ яаж хийж байгаа л орчих санаатаа асрыг аргалах гад л ухсгийсэн чинь нөгөө асар чинь туулаа ганцхан ухсгийгээд бариад авч гинэ. Энэ удаад амтан болгоныг хуурч чаддаг арга зэл нь тоглон туулаад минь хэрэг болсонгүй дээ.